хүүхдүүдээс сургалтын материалын 60 дугаар насны бодлогыг бодъё шүү. Ойлгосон уу? За. Ариун Бата. Өнөөдөр чи бас л номгүй байна уу? Хичээлийн жил дундаа орчоод ном зам авахд яадیں۔ Багшаа, aaгаад ээж аваар ном авах өгдөг юм шиг лээ. Нэрээ тийштэй багшаа. Та ном гэдэлгүй өөр юмнаас даалгавар өгөх гэж болдгоо юм уу? Миний хичээлээ яаж заах нь таны мэддэг асуудал биш. Төлөөч та нар эцгийнхаа өгсөн мөнгийг үрчдэм биш үү? Тэрнээс ичгч чинь та нарт ном сурч гэж авчихгүй байх гэж баймааргүй л. Гэхдээ багшаа математикийн ном үнтэй дуулахаар Агийн аав ээжийн цалин хүрдэггүй юм шиг байлаа шүү дээ. Тусламжийн ном байдаг бол Агийг доолж өгөх юмсан. Энэ нэг юм өнгөрсөн жил бас л ингээл царай алдаа сууж исэн. Энэ жил ч гэсэн адилхан номгүй царай алдаа сууж яах юм. Чи ном авцархаас залхуураад байдаг бол би ч гэсэн түнтэй явах болох юм биш тийм үү? Нөхөр минь юу танаа эцэг гэж ямар хүн байна? Би танаа анги 4 жил өдөртөд нэг ч удаа ирж уулзч харагдаагүй шүү дээ. Маргааш ирэхдээ эцгийнхаа нэгийг давж ирэхгүй бол би чам хичээл цолохгүй шүү. Энэ Ариун Бат бас л өнөөдөр хичээлдээ ирээгүй юу? Та нар харж байгааз одоо бүрсэл дөөрийг авцгаас залхуурдаг болсон биз дээ. Багшаа. Тэгээд ингээд нэг өмөрдий. Та нар ингэж өмөрч хатсараад одоо навч хичээлдэргүй харж байгаа үстэй. Ангийн дараа эцгийнхэн дурыг надад олж өгөөрэй. Ойлгосон уу? Ойлгосон багшаа. Сайн байна агшаа. Сайн байна уу? Би Ариун Бат ээж нэ. Өө ашиггүй дээ. Хүүхдийг минь хичээлдээ ирээд хэрэггүй гэж хэлэхээр та намайг ууж ирж уулзна гэж бодсон юм уу? Би ажил төрөл ихтэй хүн. Хурдан хэлэх зүйлээ хэлээд. Хөөе та чи ямар сонио хүн бэ? Та багштай нэрч уулзч чаддгүй тэгтлийг ажилттай байд юм бол ядаж ном зургчийг хангаж өгöd баймаар юм да. Та ямар сонио багш вэ? Хичээлийн жил дуусч байгаа юм шүү. Тэгэхэд та ном авах шаарддаг тайшрын багш байдаг юм уу? Та ном зургчийг хангаж өгч чадахгүй байсан юм бол сургуулийн захиргаанд хандаад тусламжийн ном зургчийг хангаж болох л байсан шүү дээ. Та намайг доромжлоод байгаа юм уу? Би тийм хүүхдтэй сур бичгээр нь хангаад чаддгүй юм шиг харагдаж байна уу? Та ер нь өөрөө хичээлээ зааж чаддгүй болохоор миний хүүхд таныг ч дургүй юм шүү. Миний хүүхд таныг ч сонирхолтой байсан бол чи бит 2-2 бол сургал хийсэн биз? Та намайг гойчлохын оронд өөртөө дүгнэлтгий. Бид танаас их юм шаардаагүй. Зүгээр л хүүхдүүдээ ном сургалтчээр хангах чинь эцэг та нарын өөр гэдгийг чинь сануулж байгаа. Чи ер нь иймэрхүү явдал бол ихэнх ангид ганц манай ангилт ер нь сургууль бараг нийслэлийн сургууль даяар иймэрхүү явдал тохиолддог шүү дээ. Нөө эцэг гэх нь болохоор хүүхдээ анзаарахгүй ажил тэгээ мөнгө л бодож тэгээ багш нь түүнийг ойлгохгүй бас илдвэр хэлж байгаа. Энэ улмаас нөгөө хүүхэд нь тэр хоёрын голт нь хинд шантгаа мэдхгүй тэгээ хохирж байгаа. Тэр хүүхдийг өөрөө тусдаа өөрийнхөө багш нарын өрөөнд авч ороод өөрөө ярьж болох байсан. Хүүхдүүдийн өрөн дээр биш. Багш нарт л ихэд штэ хүүхдийн юугаал хүүхдүүдийн дэргэд түүхтийг энэ төр алгадах ч юм уу одоо юу гэдгийг эвгүйгээр хэлэх ч юм уу тийм үзэгдэл айгүй олон байдаг штэ. Гэтэ бас хүүхдэд тодорхой хэмжээний буруу байгаа л та өөрөө одоо намаа ч юм уу хүүхдээс нам аваад тэрийг бодож болох байсан штэ. Хүүхдүүд тийм муухай сэтгэлтэй биш штэ. Намын хөхөл хийсэн штэ. Сурагчдын тэр өмөрж байгаа нь болохоор зөв тэгээд яг тэгээд бас нэгэндээ хандаад чи энийг хийжээрэй гэд гэрийн даалгавар нь бичээд өгч болно нэгийг өмөрөөд. Ангийн багш нь болохоор нөгөө нэг олон хүүхдүүдийн өмнө загнаад дэлдвэр нь хилээд доромжлоод энэ талаар болохоор ангийн багшийн буруу байсан. Бас тэгээд нэг талаараа болохоор ном аав гэж шаарддаг нь бас багш хүний үүргэнд бол зохих тийм үүрэг. Тэгээд хэрвээ ингээд ном сурахчгүй бол хичээл номоо хийх хэцүү хүндрэлтэй. Тэрнийх нь бол бас тэгээд багш нь ойлгохгүй ч юм уу тэр сурагчигаа тэгээд доромжилсан. Тэгээд ангийнх нь хүүхдүүдийн бүх нүдэн дээр нь заагсан бол багш ангийнх нь багш өөрийнх нь буруу гэж бодож байна.